Өглөөний мэнд монголчуудын хөлбөр үргэлжлэн та бүхэндээ хүрч байна. Студид та бүхэндээ уулзуулахаар нэгэн хүндэтгэл зочныг бид урьсан байгаа. Энэ бол ургийн бичгийн программыг үндэслэгч зам мөн сайтыг бас үүсгэн байгуулсан Батбаяр гэгч ирхэн байгаа юм. Танд өглөөний мэндийг хүргэе. Баярлалаа, та бүхэндээ бас өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр ургийн бичгийг яагаад заавал энэ цахим хэлбэрт оруулах болсон шалтгаанаас эхэлж хоёулаа яриагаа эхлүүлээ гэх үү. Ер нь яг монголчуудын хувьд ургийн бичгийг эрт дээр үеэс хэрглэж ашиглаж ирсэн ч гэсэн за сүүлийн жилүүдэд нэлээд алдагдсан гэж хэлж болно тийм ээ. Сүүлийн нэлээд одоо хэдэн жил алдагдаад одоо ер нь ургийн бичиг гэдэг зүйл одоо ер нь хэргэлдэг одоо ашигладаг гэр бүл маш ховор болсон. Гэтэ одоо байдаг гэр бүл ашигладаг одоо ургийн бичиг маань их том хэмжээтэй байдаг тийм ээ. Тийм. Тэгэхээр дахин хэлбэр шилжсээрээ би их одоо орон зай эзэглэхгүй гэдэг талаас илүү давуу болов гэж би бодож байна. Тийм. Өөр яагаад шалтгааны? Ер нь бол юу яасан л та манай бид нар анх 2013 оны 1 сарын 1-нд одоо ургийн бичгийн талаарх одоо овгууд хамгаалах талаарх одоо ойлголтыг өгөх зорилгоор 2013 оны 1 сарын 1-нд ургийн бичиг цэгийн захин хуудсыг ажилд орж эхэлсэн. Одоо захин хуудсаа бид нар л одоо айлгал нөгөө залуучууд чиглэсэн. Яагаад ургийн бичиг хөтөлстэй одоо сүүлийн залуучууд ерөөс ургийн бичиг хөтлөхгүй те одоо тэр урд төрлийнхаа нэршлиг мэдэхгүй залуучууд их байна л та. Тэр бүл одоо шинэ одоо өвөөгөө хүртэл мэдэхгүй те эцгийнхээ одоо хаан төрс нутгийг хүртэл мэддэг тийм залуучууд маш их болж байна л та. Одоо энэ зорилгоор бид нар ургийн бичиг цэгийн захин хуудсыг ажилуулад одоо энэ 2014 оны 1-р сарын 1-нд бид нар ургийн бичиг цэгийн захин програм хангамжийг одоо ингээд худалдан гаргаад байж байгаа. Тий. Одоо програм хангамжийг ашигласаар олон давуу талтай л та. Тэгээд одоо жишээ нь одоо овгуудынхаа түүхийг өөрсдөө түүхийг одоо хойч үдэг үлдээх те. Одоо овгуудынхаа түүхийг үлдээснээр одоо хойч юм одоо өөрсдөө түүхийг мэдж өсснөөр юу цаашлаад Монгол улсын түүхийг мэдэх. Бүр цаашлаад зөв монгол хүмүүчид бас хувь нэмэртэй те. Өөрөө одоо овгуудыг мэдснээр магадгүй одоо манай өвгд эз чинь энэ чиглэлд илүү бүтээл төрөл хийсэн юм байна те. Би одоо энэ чиглэлд бүтээл төрөл хийвэл илүү ашигтай, илүү одоо бүтээлтэй явах юм гэсэн бас ойлголтыг авах байгаа. Мөн дээрэс нь одоо урд төршлийн одоо нэршлиг таньж мэдэх. Тэгэхмэд одоо олон давуу талууд байгаа л та. Тэгэхээр ер нь сүүлийн үеийн залуучууд би хин бэ гэдгийг мэдхийн тулд мэдээж овгоо удмаа миний удамд хин байсан гэдгээ судлах хэрэгтэй болов гэж миний зүгээс боддгийг. Гэхдээ л яг залуус маань би хин бэ гэдгээ ботхоосоо илүүтэй өнөөдрөөрөө амьдралаа аргацааж байгаанаас энийг судлах одоо тэр сонирхлыг нь төрүүлэхгүй байгаа юм болов гэж анзаарэгддэг л да. Тэгэхээр залуучуудын хувьд бол яг өнөөдөр бол их амархан болчлаа шүү дээ. Ердөө л нэг ганц програм хангамжийг бүтэн одоо програм хангамжийг ашиглаад ургийн бичгийг хийх боломжтой. Мэдээж энийг хийхин тулд өөх түүхээ мэддэг байх хэрэгтэй, удам судраа мэддэг байх хэрэгтэй. Удам судраа мэдхийн тулд хөгшчүүлтэйгээ сайн ярилцах хэрэгтэй. Тэгэхээр би бас өмнө нь сонсч байсан би яг тий хиний химбэ гэдгээ бас сайн мэдэхгүй. Ягаад гэхээр би өмнө нь эмээгээсээ тий өвөөгөөсөө ингээд асууж давлдаггүй байсан учраас би яг ямар одоо удамтай вэ гэдгээ бас сайн мэдэхгүй гэсэн тийм харамслын өгөөд бас хүмүүс агих байсан. Тэгэхээр үзэгчдэд хандаж хэлэхэд бас хөвгчүүлээ, бураануудаа амьд сэрүүн дээр нь бас асуугаад, лавлаад тийм ээ би химбэ гэдгээ бас олж мэдэх нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр програм хангамжийн хувьд ямар яг програмаар хийгдсэн бэ? Өөрөөр хэлэх юм бол одоо энэ чинь монголчууд ч одоо жишээлхэд маш олон төрлөөр хийдэг шүү дээ тийм ээ. Одоо урлагийн бичгээ одоо модны салаагаар зүрсэлж яхад бас нэг нь арай өөр унжуу салаагаар ч юм уу тийм арай өөр маягаар одоо ингэж хийдэг шүү дээ тийм урлагийн бичиг маш олон төрлөөр хийдэг. Энийг одоо ашиглаад одоо энэ програм хангамжийг ямар төрлөөр нь хийгдэх вэ? Ер нь юу л да. Энэ одоо манай Эрдэнэт докторд гаргасан олон аргачлал гэдэг ургийн бичээр зурх. Би анхаас нэг ургийн бичээ хөтлөх гэдэг ингээд тэр аргашууд ингээд зурж үзсэн л тээ. Шинэ одоо эмэгтэй хүнийг ингэж тэмдэглэх, ингэж тэмдэглэх. Ингэж нэг хэлээр нөгөө хүндрэлтэй маш хүндрэл гарч ирсэн л та. Тэгээ ерөөс ийм програм зохиол зүгээр юм байна гэж бодоод бидний аргачлал ерөөсөө одоо тийм янз бүрийн аргачлал баригдахгүй. Гол нь нөгөө мэдээлэл цуглуулах. Овгуудынхаа мэдээллийг цуглуулад бүртгэжүүлснээр ерөөсөө ургийн бичиг хөтөлж байгаа. Тэгэхээр гол мэдээлэл цуглуулсан тохиолдолд дараа нь гарах үр дүн бол одоо янз бүрийн аргачлал бүгд гарах болцоотой гэсэн үг байхгүй. Одоо төрөл бүрийн одоо эдгээр гаргасан аргачлал байгаа. Гол мэдээлэл цуглуулад нэгдсэн бааз болж байгаа. Файлынхаа одоо мэдээллийнхаа санг одоо бүрдүүлэх гэсэн. Одоо гарах үр дүн бол яаж ч гаргаж болно гэсэн. Тэгээд одоо шинэ одоо энэ одоо манай програм дорч танилцуулга байна л тийм. Одоо гарын авлага маалтдаг ортлоо байна л та. Дорч танилцуулга нь гарын авлагтайгаа ингэж байж байна. Мэдээж хэрэг ойрын 3 үе бол хүмүүс мэдээд байгаа юм. Ойрхон байгаа учраас тийм ээ. Тэрнээс цаашаага болохоро яг мэдх нь хүн ховорхон одоо хөвгчүүлээсээ сонсоогүй ч юм уу тийм. Ийм байдалтай байгаад байгаа. Ер нь ургийн бичиг одоо хөтлөх энэхүү зүйлийг хийсний хүний хувьд асуухад
ургийн бичгийг хөтлөхийн тулд одоо үүх түүхээ мэдхийн тулд хаанаас юунаас эхлэх ёстой байд юм бол? Эхлээд юу яах хэрэгтэй л да. Үндэсний архивын газраас мэдээлэл аль болох авах хэрэгтэй. Үндэсний архивын газар бол одоо шинэ тайж ноёд угсааны хүмүүсийн угийн бичүүлэг хадгалаастай байдаг. Тэр чигээрээ. Тэр чигээр. Зүгээр жирийн одоо халах хүний угийн бичиг бол хадгалаагүй байдаг л та. Үндэсний архивын газраас авч болно. Хэрвээ одоо өвд эд чинь магадгүй одоо Хойсолт намын гишүүн байсан бол Хойсолт намын архивын газраас ас мэдээлэл авч болох болцоотой. Мөн одоо хүн амын одоо тооллоосоос мэдээлэл авах. Гэтэ тэр Хойсолт намын архивын газар бол хүн амын тооллоос бол юу гарахгүй л те. Дэлгэрэнгүй гарахгүй. Яг тухайн хүний мэдээлэл гарна гэсэн. За ийм одоо арга зам байна. Одоо ингээд энэ арга зам ингээд олдохгүй бол одоо нутаг басныхаа одоо тэр хамт тастай хүмүүсээс эцэг их хандлаар өвдөд сандлаар лавлж асуух тийм үл арга зам байгаа л та. Зүйтэй. Тэр энэ ургийн бичиг дугаанаас түүх намтраас гадна зургийн цомог дүрс бичлэг орох боломжтой болоод ирсэн байж та тийм ээ. Тэр өөрөөр хэлэх юм бол цаасан дээр бичдэг одоо том муутун цаасан дээр бичдэг ч байд юм уу тийм зүйлээр одоо бид нар даван дээр бас хийлдэг байдаг тийм даван дээр хийдэг урлаж хийдэг бас байдаг. А гэтэл тэрэн дээр бол зургийн зурагч юм уу ямар нэгэн дүрс бичлэг одоо энэ сүүлийн үеийн техник технологийн дэвшлиг бол оруулах боломжгүй болчихсон шүү дээ тийм ээ. Энэ дээр одоо яаж оруулах боломжтой байдаг вэ? Яг л зураг шиг. Одоо яг л одоо юу яах вэ л да. Одоо бид нар Facebook дээр яаж ордгоо тэрэн дээр л орох хэрэгтэй юу? Тий, одоо тэнд дээр тэгэл орно л да. Одоо дүрс бичлэг видео. Тэгэхээр програмаа хоёулаа тавьж харуулъя. За тэгэхээр пассворд нэхээд ах шуган пассвортыг хийчихв. За тэгээ. Тэгэхээр пассвортыг хийчихэд за пассворд нь бэлэн болсон. За тэгэхээр хамгийн түрүүнд бас ургийн бичгийг яаж хөтлөхээ, энэхүү програмыг яаж ажилуулахын гэдгийг нас та бүхэндээ одоо танилцуулах гэж байна. Мэдээж эхний ээжинд бол ургийн овгоо бид нар хийх хэрэгтэй юм байна, тийм ээ. Ургийн овгоо хийгээд хинээс үүсэлтэй бэ гэдгээ тийм ээ. Тэрээсээ эхлээд хийх нь шүү дээ. Ямар хүний одоо ургийн бичиг үүсгэж байгаа тийм ээ. Үүсгэж байгаа хүнийхээ. Ер нь одоо ургийн бичгээ юу ургийн програм ашиглаж хөтлөхдөө бол ямар ч одоо хүний үеэс эхэлж хөтлөж болно гэсэн. Одоо надаас эхэлж болно. Би бол өөрөөсөө эсвэл аав ээжээсээ эсвэл өвөө эмээгээсээ тийм ээ. Одоо энэ чинь одоо манай энэ үүсцэн байна л да. Одоо энэ доор нь чинь алтан ургийн давч юу бас оролцсон байгаа. Одоо бүтгоо алан гоо малаас эхлээд одоо баян мөнх хааны хүртэл ургийн бичгээс оролцсон байгаа. Энэ одоо ингээд ингээд давч юу манай харагдаж байна л да. Тэ. Одоо энэ одоо жишээ нь одоо энэ хүний одоо ингээд зургийн альбом, видео гэдэг бүгд орох болцоод. Одоо чинь энэ дээр одоо ингээд бас хувь хүнтэй холбоотой дэлгэрэн мэдээлэлд орж байгаа байхгүй. Одоо чинь бүх мэдээлэлд одоо зэрэгт алба паасан, одоо хаана ажил эрхэлдэг тий. Бүх мэдээлэл одоо чинь он цагийн мэдээлэл үнэлэнд байгаа байхгүй. Одоо ингээд төрсөн сахал одоо он цагийн түүхүүд мэдээлэл. Төгссөн сургууль нь байж гэн тий. За энэ шиг түүх намтрын үрдэн оруулж байна. Одоо хой үний түүх намтар гэсэн үг шүү дээ. Одоо энэ маань одоо энэ түүх маань ингээд хойж үедээ ингээд залуучуудад үлдээ явна гэсэн үг шүү дээ. Тий. За тэр зургийн цамаг байж байна. Одоо фото альбомор ингээд орж байгаа байхгүй. Тий. Одоо чинь энэ одоо зураг өөрөө түүх өгнөж ирдэ шүү дээ. Одоо тухайн зургийн одоо бас түүхийг хүртэл бичиж болж байгаа байхгүй. Одоо чинь одоо ийш ороод тухайн зургийн түүхийг харъя л да тий. Ингээ харахад бол тухайн зургийн түүхэд ингээ гарч шээ. Энэ бол яа жишээ байж орсон байгаа байхгүй. Жишээ болгоод аа. Яг энэ шиг одоо ингээд энэ шиг тий. Одоо яг тухайн үед байсан одоо бүхэл зүйлийг одоо тий одоо бидний үед одоо нөгөө MOV маань ингээ харж байгаа байдаг шүү дээ. Одоо энэ зургаад оруулаад түүх ингээ цаана тий. Өдөө он дохоос ийм зураг гэдэг. Тэгэхээр бид нар өөрсдөө амьдарч байсан гэдгийг л өөрсөнд одоо хойч үедээ үлдээж байгаа хамгийн том юм байна. Хамгийн том түүх. Егөөд тий түүхээр үлдэх гэсэн үг шүү дээ. Тий. Одоо шинэ эндээс энэ дахад одоо магадгүй одоо тэг гаяа шагнал авсан зураг муугаа ингээ оруулаад тий. Ороод одоо энэ юм одоо өвдөцсөн ийм юм байсан юм байна. Ингэж шагнал авч ирсэн юм байна. Би энэ жил бүтээл төрөл хийгээд яасан ингээд. Магадгүй хойч чинь тэгээд бодсон тий. Тийм гах бас байгаа. Одоо ингэ өөс одоо зургийн фотон зургийн альбом дотор одоо тухайн хүний одоо тий одоо дуртай муртай бүхэл одоо зургууд оруулж байна. Зургийг оруулж болно. Аха видео ч гэсэн оруулж болно тийм ээ. Тий одоо энэ видео бол одоо энэ дүрсвчлэг нэг дүрсвчлэг ший оруулсан байна. Аха. Нэгийг одоо ингэ төсөвчлэг гэдэг бол орон оруулж байгаа байхгүй тий. Аха тухайн үеийг одоо он сартаа бүгд ингэ яагаад тий одоо чинь одоо бүх одоо өнгөрсөн үеийн түүхүүдийг тий магадгүй одоо хувийн одоо өнгөрсөн сайхан дурсаж бүгдийг буцаан авчих гэсэн сан бэлтгүүдийг байршуулж болно. Магадгүй одоо өөр хүүхдийнхээ одоо
бас нэгэн шинэ эхэлж байгаа нэг шинэ түүх эхэлж байгаа баримтыг бас хадгалж те ийшээ оруулж болно. Энэ чинь тэгэл одоо үр хөвгтөн том болсон хойжсэн дээ өөрсөнд бас өөрсдөө үзэж хараад те. Эргээд их бас сайхан л та. Тэгэхээр ургийн бичиг гэдэг маань ер нь яг өрт дээр үед тааж язгууртнуудын хувьд гэр бүлийн нууц байсан л да. Тийм ээ. Гэр бүлийн нууц гэдэг утгаараа маш их хаарлаж хамгаалж бусдад үзүүлэхгүй байх талаас нь маш их анхаардаг байсан. Өөрөөр хэлэх юм бол ургийн бичигт бичигдсэн хүмүүс одоо тэр гэр бүлийн хамгийн үнэт зүйл учраас тийм ээ аягүй маш их нууцлдаг байсан. Тэгэхээр энэний талаар бас нууцлалын талаар бас ямар байж болох вэ энэ програм дээр? Энэ програм болохоор нөгөө хувийн компьютер суун л та. Тийм учраас одоо хувийн өөрөө л тэрийг хайцсан гэсэн үг. Тийм тухайн одоо бид нар л хайцсан шүү байхгүй. Өөр нь компьютер суун учраас нэг л хүн дээр л тэгээ тухайн өөрөө мэдээлэл одоо авч хадгалах архивлах тийм. Ер нь одоо ургийн бичгээ одоо тийм яг хөтэлдэг нэг хүн байдаг шүү дээ. Сүүлийн үед монголчууд маш их хөтэлдэг болсон. Одоо тийм энэ дээр одоо хүн бодож чинь одоо ингээд сүүлийн үед одоо гар утас програм гарч байна. Одоо онлайн хэлбэр шилжиж байна. Миний ойлголт байдаг л та. Ургийн бичгийг хөтлөхийн тулд одоо чинь гар утсаар магадгүй тийм энд хөтлөх биш. Тэгмэд энд ингээд давхар төсөд байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол ерөөсөө хэн нэг нь барайл. Нэс одоо овог донд нэг нь барь зангидаал одоо бүдүүлэг ингээд бүдүүлжүүлснээр зөв мэдээлэл орох байхгүй юу? Би боддог. Тийм. Тэгэхгүй хүн болгон яачих юм бол нэрээ гэх юм байна. Би яг бүгд яг надад хэлж асууя гэж бодож байсан. Ягаад тэгэхээр одоо хүн болгон өөрийнхөө гэсэн мэдээллийг бол агүй сайн мэднэ шүү дээ тий. Магадгүй та миний ах байлаа гэхэд миний тухайн мэдээлэл бас тийм сайн мэдгүй байж болно тийм ээ авах байлаа гэхэд тийм учраас хүн болгоо өөрийнхөө мэдээллийг хамгийн сайн мэдэж байгаа учраас тухайн хүн одоо энд нэвтээд ч юм өөрийнхөө мэдээллийг оруулах ч юм уу ийм боломж байгаа юу гэж би өөр асуух гэж байсан. Тэгэхээр яа харахгүй нэрээ нэг л хүн байхгүй бол яг нууцлалын тал дээр ч бай тийм ээ яг аюулгүй байдал талаасаа давхурдал талаасаа зэгцтэй байх талаасаа ч юм уу тийм энэ бүх талаасаа бол яг нэг хүн байх нь зүйтэй. Яг тэгэхээр өмнө ч гэсэн ургийн бичгийг хөтэлдэг нэг л хүн байсан. Уудын дотор нэг л хүн харилцаж хаан одоо ургийн бичгийг юу яаж болно л хөтэлдэг байсан. Та овог утмаа түүхийг оруулж болно. Ямар түүхтэй байсан. Одоо шинэ ингээд ийшээ оруулах тийм. Одоо овог утмаа түүхийг ингээд оруулж байгаа. Одоо шинэ тухайн овог утмаа одоо энэ овог удам гэсэн л өн ороод тийм ээ овог утмын тухай түүний дөрвөн журам тий одоо тухайн овог утмыг барьж ирсэн дөрвөн баримтлууд байдаг шүү дээ тийм. Мөн тухайн овог утмын түүхэд бид нар чи ямар юмас гаралтай энэ түүхийг яаж үүссэн гэдэг гэх мэт түүхээ бас оруулж байна. Яг сонирхолтой санагдаж байна. Тухайн овог утмынхаа бас билет тэмдгээс оруулж байна. Одоо сүүлийн үед одоо овог утмч бас өөрсдийн гэсэн билет тэмдэг болоод байгаа тий. Тэгэхээр бас билет тэмдгээс оруулж болох юм. Ааха. Одоо ингээд дээдлийн цэснүүдийг ингээд хараад байхад ургийн бичиг нээх болон за хадгалах гэж байна. Овог утм байна. Одоо энэ дээр одоо чинь одоо тухайн одоо овог утмын гişүүдийн бүх гişүүдийн жагсаа бүх гişүүдийн одоо намтар түүхийг харж болно л да. Одоо ингээд харахад одоо бүх гişүүд намтар түүхийг одоо хэрэглээ бид нар одоо өөрсдөнд нь байгаа мэдээлэл одоо өмнө нь одоо ашиглаж байсан ургийн бичгийг ийш нь оруулах юм бол яг магадгүй цаг хугацааны хувьд их л зарцуулагдах байх л да. Гэхдээ нэг ингээ хийгээд авцсан байхад бол энэ маань өөрөө яг байнга байж байгаа. Хамгийн гол нь илэгдэхгүй, хуучрахгүй, тийм ээ ямар нэгэн байдлаар одоо муухай болохгүй гэдэг үднээсээ. Тэгээ энэ маань ингээ захин мэдрээр ингээ үр хажтаа өглөгдөх. Одоо ч зүйлүүдийг ном их гаргаж ном чинь бас нэлээд зардал ихтэй л дээ. Тэг ингээд байнга ном гаргана. Тэгээд цаашаа баяжчихгүй нэг гаргаа зогсчихно тий. Одоо зарим хүмүүс бас фэйсбүүкээр одоо аяг их яадаг болсон байлээ. Одоо миний хамаатан тэр миний одоо аваг ихч гэдэг юм уу тий. Яг бид нар ингээд энэ маань одоо жихэн манай баран ихний хөлбөр л да. Одоо одохгүй нөгөө хавраас ихэд онлайн хөлбөр гарах юм. Тэгэхээр нөгөө фэйсбүүктэй холбогдох юм бол ч хамаатан дээр айх болцоод болох юм. Тэгэхээр одоо энэ модны загвар тайлан гэсэн байна. Тий. Одоо энэ дэр модод одоо энэ хүн одоо манай оргийн мод хайх тий. Одоо энэ эндээс одоо ургийн мод маань өөрөө ингээд ерөөсөө аль ч хөнөөр шилжиж болно. Одоо шинэ би ингээд энэ үнийг харахад ингээд энэ үний одоо шинэ одоо зарим үед юу ч нэ зөвхөн эцсийн талаа барьж явдаг шүү дээ тий. Одоо манай програм болохоор нөгөө эцсийн талаа ихийн тулд хоёулын барьж хуулцаад. Одоо энэ болохоор шинэ одоо ихийн талаа ингээд байя хуулцдаг гэсэн. Одоо тэр хүнний орлоо гэхэд тэр хүннээс эхэлж байж болно гэсэн үг үү? Тий. Одоо шинэ энэ одоо цаанаа одоо ийм үедээ дандаа нөгөө за төмөр хатар байгаа гэсэн үг. Төмөр баяр үлзийн наранд л оронгууд дахиад тэр хүний дахиад энэ үний ургийн бичиг гаргаж ирнэ. Одоо өөрөөр хэлбэл холбоо эсвэл бай юу гэдэг те. Энэ модны загвар нь болохоор энэ дээр бас ийм юм оруулж болох уу? Одоо бид нар ч бас хамаатан садна одоо ураг төрлөө хоорондоо одоо нэршлийн талаар бас их муу ойлголттой байдаг шүү дээ. Одоо жишээлбэл би аавынхаа ахыг авга гэж нэрлэлээ гэдгийг бол хүн болгон мэддэг ч гэсэн одоо аавын одоо ах ч гэдэм аавын одоо аавынх нь одоо хүүшүүд юм уу те энэ бүгдийг бид яаж нэрлэх вэ гэдэг дээр яаж дуудах вэ авгаалах вэ гэдэг дээр бас их одоо
учир дутаг ер нь мэдлэг муутай байдаг. Тэрний талаар одоо нэршлэл болох боломж. Одоо шинэ энэ дээр одоо нэршлэг команд байгаа. Энэ дээр одоо нөгөө урын модтой холбоотой төрлийн командууд байгаа. Одоо шинээс нэршлийг сонгоход одоо нэршлүүд ингээ гаргачих чадаа. Одоо энэ хүний эцэг их өвөг эцэг те ийшээ одоо элэн зөв, хулан зөв гэдэг ингээ гаргачих чадаа байхгүй. Бүгд нөгөө манай өвөч миний үед элэн зөв юм байна штэ гэх юм шиг гаргачих шээ те. Одоо энэ нэг доошоо ингэ хүртэл явах чинь доошоо. Одоо энэ дэр хамаатнууд бол гарна л да. Одоо их аавгаа ах одоо дээшээ өндөр аав, элэн аав гэдэг бүх нэршлүүд нь орж ирж байгаа. Мөн бас давхараас одоо эндээс жишээ нь юу яаж болно л доо. Одоорсон нэршлэр нас давхар хайлтаа хийчих болж байна. Жишээ нь одоо үеэлдүүд чинь тий хаяалууд чинь одоо ингээ үеэлдэр хайхал одоо үйл хөвгүүд нь гараад ирчих шээ. Тий. Тэгвэл энэ бид ирч үеэлд юм байна штэ гэж авч шээ. Ийм их боломжууд байгаа. Хайхтаа бол ямар ч байдлаар бол хайж болох юм шүү дээ. Айлч мэдээлэл. Одоо жишээ нь хайлтыг одоо жишээ нь ямар ч мэдээлэл хайж байна. Одоо жишээ нь одоо энэ дэр байгаа л да. Магадгүй одоо ажлынхаа хэлбэрээр нь тий. Одоо энэ дээр одоо жишээ нь гэдэг юм байна л да. Одоо жишээ нь ажлын мэргэжлэр одоо эдийн засгийн мэргэжлэр өнгөд надад хэм байдгийг гэхэд одоо нэг хүн байна. Гэх мэт ингээ мэргэжлэр нүрэлэн хайдах боломжтой. Энэ маань нэгэсэндээ одоо тухайн овгууд минь одоо мэдээлэл санал болж байгаа гэсэн үг л дээ. Хамгийн гол нь мэдээлэл аягүй сайн бүрдүүлэх хэрэгтэй юм байна. Тухайн хүний одоо бүхий л талын юмыг одоо бүдинг нь оруулах хэрэгтэй. Нэг нэгэнгүй үг үсэггүй алдаа мадаггүй оруулах хэрэгтэй юм байна. Хэрвээ тэгсэн байхад бол харин энэ маань өөрөө энэ тухайн гэр бүлийн тэр удмын одоо тэр овгийн хамгийн үнэт зүйл болон хувирах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр өмнө нь хэрэгэлдэг байсан хүмүүс ч гэсэн өмнө нь одоо ургийн бичиг хөтэлдэг байсан хүмүүс маань одоо бол хөтэлж байгаа хүмүүс бас байгаа. Тэр хүмүүс ч гэсэн ийшээ шилжихэд бол яагаад болохгүй гэж асуудал байхгүй. Жохон цаг хугацааны л хувьд жохон асуудалтай. Гэхдээ нэг шилжчихсэн байхад бол одоо тэнцээ бас насны бүлэг гэж юм тийм ээ. Тийм овууд насны бүлгээр бас гаргаж болно. Насны бүлэг гэхэд ч одоо 20-29 насныхын дийлийнх нь хараад. Энэ л яг зүгээр юу л та. Жишээ байна. Одоо энд орсон жишээ нь бол одоо 20-29 насны эд бүг байна гэсэн үг байхгүй. Их хүн залуу их байна гэсэн үг байхгүй. Залуу их байна. Одоо амьд зэрэг байгаагаас нь одоо яаж байгаа шүү тийм ээ. 50-59 насны тийм хүн байна гэх хэмжлэн харж байгаа. Ажил эрхлэлтийн салбараар нь мэрэгчлэр нь төрсөн өдрүүдээр насны бүлэг за эцгийн нэрсгэд бүхэл юмар нь одоо гишүүдийнхаа статистикийг бол шууд одоо харж боломжтой болчихж штэ тий. За эндээс бас юу гарна л да. Модныхоо бас заврыг бас өөрчилж болно. Жишээ нь одоо ингэ зөвхөн одоо ах トゥ нар гарахгүй зөвхөн одоо өвд хэцүүдийг гаргаж болно гэсэн үг. Энийг харагдаж байгаа тий. Одоо энэ дээр бас тухайн юуныхаа бас зургийг нь одоо энэ маань бас хоёр завгартай л да. Одоо шинэ хар өнгө болох. Одоо энэ дээр зураг нь харагдахгүй гоц. Тийм байна. Хар өнгө болоход одоо шинэ ингээд шууд зураг нь харагдчихжээ ингээд. Энэ дээр ингээд энэ хоёр хүмүүсийн зураг нь. Бас тухайн хүнийхээ зургийг одоо хийгээд явчихсан. Модны зургийг харагдана гэсэн үг. Нэг болцоо. Давуу талаа. Мөн одоо энэс одоо жишээ нь тайлан дээрээс нь бол тэр бүх юмнуудыг харж байгаа одоо чинь тийм ээ холбоор хаяг, гэрийн хаяг одоо тухайн хамаатан садуудын дунд шүү дээ. Бүх мэдээлэл гаргаж авах гэсэн үг байхгүй. Зүйтэй. Тэгэхээр бас энэ чинээс хамаатан садууд өөрсдөө бид нар бас ургийн баяр гэж бас тэмдэглэдэг тийм ээ. Ургийн баяраа бас хэдийд хийх үү гэдгээ хүртэл чинээс товлоод өөрсдөө яаж ерөнхий өдрөө бас гаргачих боломжтой юм байна. Тэгээд ургийн баяраа хийх учраас холбоо барихаа тогтоочч болж гин, хийл хүрэгчж болж гин тийм ээ. Тэгэхээр ер нь бол бүхий л зүйлийг одоо нэг дор цогц багтаасан. Тэгэхээр таны хувьд бол яг энэ ургийн бичгийн одоо энэ програмыг хийхэд бол маш их судалгаа хийсэн байх гэж харагдаж байна. Ягаад тэгэхээр яг бүхий л талын мэдээллийг оруулсан учраас энд эхлээд хийхин тулд юу байх вэ гэдэг дээрээс их судалсан болоо гэж бодож байна тийм ээ. Яг судалгаагаа бас хаанаас эхэлж хийсэн бэ? Ер нь юу л да. Манай одоо ургийн бичгийн програм ангамж болон ургийн бичгийн захин хуудсыг одоо цааш нэгээд хөдөлгөж ингээд хөгжүүлэх бас зөвлөлийн гишүүд байдгийг. Тийм зөвлөлийн гишүүд маань одоо 4 гишүүн байдаг байхгүй. Энэ 4 гишүүн одоо амгаа ухааны доктор профессор Артна Азрууга, Монгол улсын гавьяат багш төвшин төгс багш. За тэгээд одоо Монгол улсын доктор профессор Монгол улсын урсгалтын судлаач Сэржээгай, амгаа ухааны доктор Ганзрэг тийм 4 хүмүүсийн зөвлөлттэй байдаг. За энэ 4 зөвлөлтөөр бас тэр хүмүүсийн санал бодлыг авч ингэж програм ангамжийг поструулж баг. Тэгэхээр мэдээж Эрдэнэтэн докторууд зөвлөгөө өгсөн учраас тийм ээ маш их тэдэн маань маш их зүйлийг мэдэж байдаг. Тэд нар маань өөрсдийн гэсэн судалгаануудыг аль хэдийн хийцэн байсан учраас танд нэлээд одоо мэдээллийн сан болсон гэж хэлж болохоор байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр таны ажил хэс өндөр амжилтыг хүсмээр байна. Тэгэхээр монголчуудын хамгийн чухал зүйл бас алдагдаад байсан энэхүү зүйлийг одоо хөндөж өнөөдөр одоо орчин үеийн техник технологитой зэрэгцүүлэн ийм програм хийж сайт ажиллуулж байгаа танд бас баярлалаа. Мөн хамт олонд нь баярлалаа
баярлалаа гэж хэлхэн зүйтэй. За таныг мэдээлэлээр хангасан тэрхүү одоо олон эрдэмтэн доктор профессорудад бас баярлалаа гэж үзэгчдийнхээ өмнөөс баярлалаа гэж хэлье. За өмнө бас цаашаа илүү олон зүйлээр одоо дэлгэрүүлээд тийм ээ. Энийгээ илүү одоо хөгжүүлээд яваарай гэж хүсмээр байна. Юу манай програмаас тасралтаа цаашаа өгч явна л та. За баярлалаа. Ажлын амраа хэлсэн. Тэгээ та бүхэнд бас орж оролцуулсан бас та бүхэнд баярлалаа. Та бүхнээс ажлын өмнө амжилт хүсье. За баярлалаа. Үзэгчдээ хөтөлбөр хэдэн хормын дараа эргээд бүржлэх болно.